За домгийн шоу үргэж NBA-ийн плей-оффыг хэллээ. За тэгээ манайхан хэр плей-оффын тоглолтуудаа үзэж байна. Тэгээ үзэх завгүй те амжихгүй явж байвал би та нарт NBA-ийн плей-оффын таймыг товч бөгөөд тодорхой хүргэж өгье. За плей-ин. За тэгэхээр West-д болохоор 9 дугаар байранд болохоор Dallas Mavericks болон Sacramento Kings хоорондоо тааш тоглосон бол 7-8 дээр болохоор Warriors болон Grizzlies хоорондоо тааш тоглосон. За East-д болохоор Miami Heat болон Chicago Bulls нар 9 дугаар байранд тоглосон бол 7-8 дугаар байранд болохоор Orlando болон Atlanta хоорондоо тааш тоглосон байна. За тэгээд West-с эхлээд яриад байх юм бол Dallas болон Sacramento хоорондоо тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Dallas-ийн фэнүүд бол маш том гоё мэдээ байсан. Юу байсан бэ гэхээр ED бүтэн тоглолт тоглосон. Тэгээд Anthony Davis болохоор 27 оноо, Klay Thompson 23 оноо авснаар Sacramento-г бол хожицсон. Тэгээд улмаар Sacramento бол play-инээс хасагдаад үлэлэн дууссан. За харин West-ийн нөгөө тоглолтын хувьд бол Grizzlies болон Warriors хоорондоо тааш тоглосон. Энэ тоглолтын дээр Jimmy Butler 38 оноо, харин Stephen Curry 37 оноо авсан байна. Тэгээ хоцсноор шууд хэсэгсээ гараад Houston-тэй таарсан байна. За дараагийн тоглолтод болохоор East-ийн 9 дугаар байрны play-ины тоглолт байна. За энэ тоглолтоор болохоор Miami болон Chicago хоорондоо тааш тоглосон бол тоглолтод Tyler Hero 38 он авч онцгорсноор Miami-гийн хожлоор дууссан байна. Ингэснээр дараагийн тоглолт руугаа явсан. Араа East-ийн 7-8 дугаар байрны тоглолтын хувьд бол Orlando болон Atlanta хоорондоо тааш тоглосон бол Orlando бол энэ тоглолтод хожсон. Яагаад гэвэл багаараа маш сайн хамгаалтай, маш сайн жиг тоглосон. Орландогоос ер нь бол нийт 5 тоглогч 10-аас дээш оноо авсан байсан. За тэгээд Dallas Mavericks Memphis-тэй плей-офф шалгаруулалт тоглолтыг хийсэн. Энэ тоглолтод юу болсон бэ гэхээр Anthony Davis гэмтэд гараа авчихсан. Тэгээд Memphis-д хожигдсон. За тэгээд яг Anthony Davis ингээ гэмтэд гараа авч явахгүй. Тэнгүүд камер нь Nico Harris руу ингээ шилжсэн. Тэгээд Nico Harris юу хийж вэ? Dallas-ын царай гаргасан байсан. Тэгээ би ч гэсэн тэгж бодсон. Новш гэж Лука байсан бол тий. Өөрөө хчсэн билүү хэм мэдлээ. Тоглолтын дундуур нь болохоор ED жаг тий би ч хамгаалнаа хаашаач бити өөрөө. Тий би хаашаач явдгүй. Эндээ байж байгаарай. Би ч хамгаалнаа. Чи мэднэ гэл тий. Тэгээд дараагийнх нь плей-офф шалгарах тоглолтын дээр болохоор Atlanta Miami хоёр хоорондоо тааш тоглосон. Тэгээд энэ тоглолтын дээр Tyler Hero дахиад 30 оноо авсан. Тэгээд Atlanta-г хусцсан. Тий улирлд ямар сайн тоглож байсан баг үлээ. Tyler Hero бол үнэхээр энэ үлрэл маш гэлэлцэж байгаа тий. За тэгээд улмаар завж байгаа. Тэг ихим ярьж магадгүй тэгээд гэл нэг юм ууч. За тэгээд ингэснээр плей-оффын цуврал бол нэг иймэрхүү болж өнгөрч байна. За тэгээд плей-оффд болохоор та нар одоо харж байгаа West-с болохоор OKC Grizzlies-тэй, Denver Clippers, Lakers, Minnesota, Houston GSV гэсэн багууд бол тоглохоор байна. Харин East-с болохоор Cavs, Miami, Pacers, Milwaukee, Knicks, Detroit, Boston Magic гэсэн багууд тоглохоор байна. Плей-оффын салхийг хагалсан тоглолтоор бол Clippers болон Denver-ийн тоглолт ихэлсэн. За тэгээ энэ тоглолтод болохоор за Clippers-с бол за Kawhi Leonard 22 оноо, Ivica Zubac 21 оноо, Harden 32 оноо авсан байна. За тэгээд тараа эсрэг багаас нь болохоор Jamal Murray 21 оноо, Jokic 29 оноо, Aaron Gordon 25 оноо гэснээр багууд бол маш хүчтэй, сонирхолтой тэгээ хоорондоо гал гарсан тоглолтуудыг хийсэн. За тэгээ Westbrook Jokic-ийн хамгийн бүр бүх цугийн хамгийн гайхамшигтай тоглолтыг үгүй хийснийхаа одоо өр шимийг буцааж өгсөн. За энийг нэг ярилцлага сонссон юм аа тийм. Дагаад хэлчихлээ. За тэгээд Westbrook сэлгэнээс болохоор 15 оноо, 8 rebound, 3 assist, 2 steal гэсэн тоглолтыг хийсэн. За тэгээд тоглолт эхний тоглолтоос л бүр өвтгий гараад амар алаантай тоглолт болсны эцэст Denver хожлыг авсан. За тэгээд хоёр дахь тоглолт нь боллоо. За энэ тоглолт нь бүр Kawhi Leonard яаж тоглоод байгаа юм бэ? 39 оноо, 3 rebound, 5 assist, 2 steal, 1 block заяа. Гэхдээ довтлооны өвн бүр 78.9% довтлуулаг яах вэ? 3-аас 7 шиж 4-ийг оруулсан. Талбай дээр байхад нэмэх 6, 5 free throw чиж 5-ыг нь оруулсан. За энэ тоглолтод бол бүр prime Kawhi бол байсан. Бүр үнэхээр амар тоглосон. За тэгээ Jokic эсрэг талаас нь болохоор 26 оноо, 11 rebound, 10 assist гэдэг одоо статик өгсөн шүү дээ. Тэгээ тэнгууд нь одоо энэ нь бол амар жирийн санагддаг болж байгаа байхгүй. Jokic хийсэн гэхээр амар баг муу санагддаг болж молцсон тий. Тэнгууд Ivica Zubac бол Jokic-ийг бүр хангалттай сайн чадхаараа
хязгаарлаж чадчихаа гэж бол би бодож байгаа тийм систем манайхаа. За тэгээ плей-оффын ширүүн тулаалын хойно тэгээд контакт гарах нь бол ойлгомжтой. Жамал Мурray болон Паул нар ингэж контактлсан. Тэгээд Паул бол Жамал Муррayгийн толгойг нөгөө Скот Азагийн толгойг дагз руу зөхдөг шиг Паул яг Жамал Муррayгийн дагз руу зөхөж амжсан. Тэгээд яагаад дагз руу зөхөд гэдэг юм бол амар эмзэг тал штэ what the fuck. За тэгээ 3 тоглолтын дээр нь болохоор Clippers бол илүүрхэд бүр үнэхээр илүүрхээ хожсон. За тэгээ 4-р тоглолт боллоо. Ёв гэж step back пүүчорт ингээд өвтгийг гарах боломжтой тоглолт байсан. За саяных бол тэгсэн Aaron Gordon бүр түүхэн гейм винер хийчлээ. Одоо харж бүр нэг дойлоос баг хугацаанд баг ингээд хожлыг авчиж байгаа байхгүй. За тэг болмаар Clippers болон Denver-ийн цувралын харьцаа бол 2-2 болсон байгаа. Бүр үнэхээр алаантай. Энэ бол миний бодлоор бүр хамгийн өрсөлдөөнтэй цуврал болж байгаа гэж би бодож байгаа Тэгээд дараагийн гал гарсан тоглолт юу байсан бэ гэхээр Detroit болон Knicks ихний тоглолт байсан. Тэгээд энэ тоглолтын дээр болохоор өгн бол Detroit илүү явж байсан заяа. Тэгээд яалтчгүй Detroit бас тоглолтыг яг бүрэн дуусгаж чадах тоглогч бол байхгүй байгаа юм шиг харагдсан. Үлрэлийн турш ер нь бол гэхдээ үнэхээр сайн байгаа зөндөө хожсон баг. Гэхдээ энэ тоглолтын дээр болохоор Jalen Brunson 34 оноо, OG Anunoby 23 оноо, Cat 23 оноо авснаар ихэнх тоглолтыг Knicks бүр барьж хожсон За нэг тийм барихын цаашаа. Жохо оноо нь бага явж байгаа тэгээд оноо илүү гараа хожсон За тэгээд хоёр дахь тоглолтын дээр нь болохоор Detroit маш хүчтэй эргэж ирсэн. Cade Cunningham 33 оноо, 12 rebound, 3 assist, 2 steal авснаар ерөнхий бол хожсон Knicks-ийг. За тэгээд дараагийн 3 дахь тоглолтын дээр болохоор Detroit болон Knicks нар хоорондоо ойролцоо яваалсан. Тэгээд яалчгүй чадвар нь бол Knicks арай илүү байлээ. Тэгээд Jalen Brunson 30 оноо, Karl Anthony Towns 31 оноо авснаар эцсийн мөчд ерөнхий бол хожсон. Тэгээд дөрөв дэх тоглолт байна. Стен алаан гарч одоо Cat хийж байгаа энэ хөдөлгөөний хараарцаа. Энэ бол бүр яг яа гэдэг юм бэ? Тэгээд том битээ зүгээр guard байгаа шүү. Ингэж шийдэх боломжтой юм уу Одоо тэгэнгүүт Cat бас дахиад өөр нэг сүүлчийн мөчд амар чухал шийдэлт хийгэн. Одоо энэ өн зөө. Маа гэл Бүх цагийн хамгийн сайн шидэгч төв шүү дээ. За тэгээд дараагийн хоёр баг нь болохоор Timberwolves болон Lakers байна. Тэгээд би Nico Harris-ны ачаар би альбан шаардлагаар Lakers-ыг дэмжихээр болсон. Яа тэгвэл би өөрөө Luka-гийн фэн зөндөө одоо хэлсэн. Тэгээд Nico Harris-нд баярлалаа. За тэгээд ихний тоглолтын дээр бол бүр алаа хийчихсэн Timberwolves. Яагаад тэгвэл плей-оффын франчайз рекорд болох 21 удаа 3-аас хийгээд тогтоочихсон. Тэгээд ихний тоглолтод бол Timberwolves хожсон. За тэгээ хоёр дахь тоглолтын дээр болохоор Luka 31 оноо, 12 rebound, 9 assist. Тэгээд LeBron болохоор 21 оноо, 11 rebound, 7 assist гэсэн тоотойгоор Timberwolves-ыг хожсон. Уулмаар цувралыг 1-1 болгож харьцуулсан байсан ууг нь бол. За тэгээд дараагийн 3 дахь тоглолтын дээр болохоор ерөнхий бол бас хожих гэж хичээсэн Lakers юм бол хожих гэж хичээсэн. LeBron бол маш сайн тоглосон. 3-аас сайн шидчихсэн. 3-аас доош минутанд 9 оноо авсан шүү дээ. Тэгсэн мөртлөө хожигдсон. За тэгээд 4 дахь тоглолт болсон. Тэгээ энэ тоглолтын дээр бол би Lakers-ыг хожиж гин гэж харсан. 4-4 эхлэхэд Luka 38 оноо, LeBron 27 оноо, Rui Hachimura 23 оноо авсан байсан. За тэгээд би энэ тоглолтоос юу харсан бэ гэвэл Lakers-ийн сул тал бол Reeves муу юм бэлээ гэдэг бол би санал нэгдсэн тулгаахтай NBA Talk-ийн. За тэгээд нэрэл бүр ингээд Reeves-ийг харсан болгон шүлсээ гоожулж орж исэн төгөө яг сүүлд харахад Nazrid гэхэлтэй Jaden McDaniels айн төөрөө хүртэлтэй айн хүртэл LeBron-ы өдөөс яаж давталж чинь. Тэгээд энэ тоглолтын дээр болохоор Anthony Edwards 43 оноо, 9 rebound, 6 assist авсан. Бөгөөд одоо цөврлийн харьцаа болохоор 3-1 болсон. Тэгээд Lakers бол хар нөхөд унсан тийм. За тэгээд сүүлд би Nazrid-ыг хараад бүр компьютерөөр цохиж унгаахгаа шахсан бүр. Тэгээд дараагийн тоглолт болохоор OKC бол Memphis-ийн тоглолт байна. За энэ тоглолт тэгээд жоохон уйтартай тоглолт болсон. Яа тэгвэл 51 онооны зөрүүтэй тоглолт дууссан. Тэгээ одоо NBA-ийн түүхэн тоглолт юм да. Тэгээ хамгийн том оноотой тоглолтуудын нэг юм да. За тэгээд энэ цувралын талаар нэг яриад байх юм алга дөө надад бол зүгээр шөөрдүүлсэн. Тэ OKC-д Memphis шөөрдүүлсэн. Тэгээ хамгийн сүүлийн тоглолтын болохоор Shea 38 оноо. Тэгээ Jalen Williams 23 оноо авсан. Тэгээ эсрэг талаас нь Scottie Pippen Jr 30 оноо авсан.
За тэгээд Jamorant байгаагүй. Ягаад гэвэл Jamorant унаад тэгээд гинтцэн одоо харж та нар ингэж хойшоо өгөөд дээш явах гэж байгаа болоод ингэж унаад амар унаад гинтсэн. Тэгээд Jamorant байгаагүй ч даа ч юм уу да тий шүрдүүлсэн. Тэгээд Jamorant байсан бол нэг ялгаагүй л тэгтээ ганц хоёр тоглолт аваа гарчхал байсан байх тий. Тэгээд энэ тоглолт бол шүрдүүлээд дууссан. За тэгээд дараагийн тэгээд цуврал нь Cavs эсрэг Miami. Тэгээд энэ тоглолтод дахиад тэгэл Cavs шүрдцэн 4-0 нэг яриад хэм алга. Энэ бол үнэхээр өөдөртэй сурвал тий. Сэлгийнх нь гарч ирэл тоглолтын X factor болж болоо тэгэл хожоо дуусгацсан. Цувралыг бол 4-0. Тэгээд дараагийн цуврал нь бол тэгээ бас л бүсийг тэргүүлэгчдийн нэг болох Бостон тэгээ Орландод тоглосон. Тэгээд энэ тоглолт нь тэгэл бас л ерөн жоо өөдөртэй цуврал болж эхэлж байна л гэж би харж байна та. Тэгээ одоогийн байдлаар бол Орландо ганц л хожил авсан байгаа. Тэр нь болохоор Пауло Банкеро болон Франц Вагнер нийлээд 61 оноо авч Бостон буулгаж авсан. За тэгээ Джейсон Тейтум цувралын дундуур нэг гимтэд гараа явсан. Тэгээд Джейсон Тейтум байсан байгаагүй тэгээд Орландо хожиж чадаагүй. Тэгээд одоогийн байдлаар бол 3-1-ийн харьцаатай явж байна. Тэгээд угаасаа бас л хар нөхөд дууссан. За Milwaukee болон Pacers-ийн цувралаа. Тэгээ энэ цуврал дээр одоогийн байдлаар бол Индиана тэргүүлж явж байна 3-1 харьцаатай. За би тэгээд яг илүү байх хэвээр баг нь бол Milwaukee гэж хараад байгаа байхгүй юу. Тэгээд эхний тоглолт бол яалчгүй Дэймгүй тоглосон. Тэгээд хожигдсан. Хоёр дахь тоглолтын дээр бас хожигдсан. За тэгээд гурав тоглолтын дээр ингээд Дэйм те ямар ч контактгүй тоглолтоос тэгээд бэртцсэн одоо ингээд харж ингээд унаад өгсөн. Тэгээд Ахиллесийн шүрмсөө бариад ах шиг байсан. Тэгээд би одоохондоо мэдэхгүй байна. Мэдээ гарсан байх. Гэтэ би мэдээгүй ч магадгүй. Ахиллесийн шүрмс нь урагдсан юм уу те тасалсан ч гэж магадгүй. Үнэхээр хүнд хэцүү харагдчихлээ. Тэгээд Дэйм үнэхээр overrated үү те та нар комментс бичээрэй. Тэ. Үнэхээр overrated тоглогч шүү. Ингээ гинтэд тахаа зөв ч юм уу буруу ч юм уу те. Тэгээ Gary Trent гэдэг тоглогч болохоор Milwaukee-ийн түүхэнд үлдэхээр тийм шидэлттэй оройны тоглолтыг хийсэн. Тэр нь яасан бэ гэхээр 12 удаа 3-аар шидэж 9 удаа оруулсан байна. Нийт 37 оноо авсан байна. Тэгээ Янис бол энэ багаас удахгүй явах нь бол ойлгомжтой болсон байх. Яагаад гэдгийг би бичлэгийн төгсөлд жоохон тайлбарлах гэж оролдъё. Яа тэгээ энэ шидэлтийг яаж зогсоох хэвтэй бол бүр ингэ тулаад гүгээд байгаа байхгүй. Тэгээд оруулаад байгаа юм. Тэгээ дараагийн тоглолт нь бол цуврал нь бол мэдээж Warriors эсрэг Houston-ийн цуврал байна. Маш сонирхолтой цувралуудын нэг тэгээд одоо туршлага уу, залуу нас уу гэдэг цуврал байгаа. Эхний тоглолтын дээр ямар ч Jimmy болон Steph нийлээд 56 оноо авснаар Houston хоцсон. Энэ тоглолтод бол Steph бол амар шидсэн. Нэр үнэхээр боломжгүй шидэлтүүдийг оруулаадсэн. Jimmy хүртэл гайхтан зогсож байгаа шүү дээ. За тэгээд хоёр дахь тоглолт боллоо. Jalen Green 38 оноо, 4 ребаунд, 6 ассист авсан. За тэгээд Шингүүн болохоор 17 оноо, 16 ребаунд авсан. За тэгээд энэ тоглолтод болохоор залуу насны ирч хүч харагдсан. Тэгээд Houston хоцсон. За тэгээд энэ тоглолтын дээр болохоор Jimmy Butler ингээд унсан. Тэгээд яг хожигдсан шалтгаан нь бол энэс үүдэлтэй гэж би бодож байна. Яа гэвэл Jimmy бол энэ багийн гол уурэг тархиудын нэг нь хэдийнэ болчихсон байлээ. Одоо Warriors-ийн фэнүүд бол үнэхээр азтай байна. Яаж яваад Jimmy-г авчив тий. Тэгсэн одоо ингээд Jimmy-гүү Warriors хэцүүдлээ гэх тий хүмүүс ярьж байгаа байхгүй. Одоо Houston бол ингээд хожоод явчнаа гэсэн чи Curry үгүй гэж байгаа тий 39 оноод авсан. 5 удаа 3-аас хийсэн. 9 ассист, 7 ребаундтай. Тийм ээ энэ бол Curry юм аа тий. Үнэхээр амар. Одоо энэ шийдэл мэдлэлтийг ингээ харч л та тий. Одоо Houston-гийн хамгийн сайн хамгаалагчдын нэг нь ингээ хааж байгаа байхгүй. Тэгсэн ингээл дагуулаа шидчихин чи Dylan Brooks-ыг бол зайл гэж шүү дээ тий. За тэгээд намайг дөнгөж сая бичлэгээ эдитэлж байгаа хооронд тий Houston бол Warriors-ийн 4-р тоглолт боллоо. Тэгээд энэ тоглолтод болохоор Podziemski бол амар тоглосон байна. Би дөнгөж статыг харлаа. 11 удаа 3-аар шидэж 6-ыг нь оруулсан. Тэгээд нийт 26 оноо, 5 ребаунд, 5 ассист хийсэн байна. Харин Jimmy Butler бол үнэхээр тэгээ плей-оффын тоглогч бол муу юм байна. 27 оноо, 5 ребаунд, 6 ассист өгсөн байна. Тэгээ Curry болохоор 17 оноо авсан байна. Яг тэгвэл өмнөх тоглолтыг авч гарсан, хоцсон. За тэгээ улмаар Warriors 3 удаа хожиж Houston Warriors-ийн харьцаа болохоор 3-1 болж байгаа юм байна. За мэдээж тэгэл угаасаа плей-оффын тоглолт маш ширүүн уур амьсгалтай ширүүн тоглолтууд болж байгаа. Тэгээд контакттай тоглолтууд маш их болж байгаа. Ялангуяа Dylan Brooks-тэй тоглож байгаа үед бол контакттай тоглоно гэж бол байхгүй тий. Ингээл хэрүүл маргаан зодон болж байгаа байхгүй юу. Одоо яаж ч байгаа тий.
Тэгээд контакт бол маш их байлээ. Бүр маш их. Тэгээ одоо ингээд Draymond-ыг харж одоо ингээд шүтгэлгээ унаач байгаа байхгүй тий. Энэ дээр техник өгөх ёстой байсан байх. Техник авлуу яалаа. Тэгээ амин тавс бүр гайхацсан зогсож байгаа байхгүй тий. Энэ үгүй яагаад байгаа юм бэ гэл. Тэгэл араас нь тэгээ Dylan Brooks-аас өшөөг нь аваад түлхээд байгаа юм уу яагаад байгаа юм тий. Тэгээ Curry, Jalen Green хоёрыг бас ингээ хараад байгаарай. Бөмбөгийн араас ингээ алцаад. Бас л Dylan Brooks-аас оролцсон л байгаа байхгүй тий. Тэгээ энэ үед бас Curry инээж минийцэн бас дап халаад байна уу яагаад вэ тий. За тэгээ Boston Orlando тоглолтын үеэс Goga Bitadze Porzingis-ийн толгоон дээр нь тохиодод бас ингээ цус гаргасан тохиол гарсан байлээ. Цус толгооноос нь гоожцсан. За тэгээ шагналын эзэд тодроод ихэлсэн. За тэгээ Depoyer болохоор Evan Mobley авсан. Тэгээд коммент хэсэг дээр бичээд яваад байгаагаар яг хин авах хэрэгтэй байсан бэ гэх тээ. Depoyer Defensive Player of the Year-ыг болохоор Evan Mobley авсан. За тэгээ Clutch Player of the Year-ыг болохоор Jalen Brunson авсан. За тэгээд багийн шилдэг хамтрагч гэдэг гэх одоо шагналыг болохоор Steph авсан. За тэгээ хамгийн хасл хийдэг тоглогчийг Draymond Green авсан. Тэгээ одоо энэ одоо баг Dyson дээрээс авах гэсэн юм шүү. Тэгээ Depoy аваагүйсэн бол юу гэсэн ч үгүй. Яа Green авч. Гэтэ яг Green авч болно тийм болно. За тэгээ оны шилдэг 6 дахь тоглогчийг Peyton Pritchard авсан байна.